Оройн. Тэгэхээр яг ерхий сайдыг огцруулах санал байна тий. 50 гаруй гишүүд гар үсгтээ энэ асуудал орж ирээд мэдээж хариаллахаа дагуу төрийн байгуулалтын байнга ороор эхлээд хилцээд явна. За хилцүүлэг бол хуулийн өрөөндөө эхэлсэн гэж ойлгосон. Эхлээд танаас юу асуух гэж байна гэхээр төрийн байгуулалтын байнга ороо. За ганц төрийн байгуулалт биш. Ер нь байнга орооны даргын эрх үүрэг нь ямар байд юм бэ? За телевиз үзэгчдээ өрөөмөнд хүргье. Тэгээд бас улс төр бас ийм төр засгийн ажил гацаатай ард иргэд бүхэндэлтэй ийм байгаад бас үзэгчдөөс бас уучлалт хүсэх нь зөв бах. Энэ бол ард түмний буруу биш. Төр засаг барьж байгаа шийдвэр гаргагч нарын л буруу гэж ойлгож байгаа. За байнга орооны даргын эрх үүргийг улсын хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулиар тодорхой зааж өгсөн байгаа. Байнга орооны дарга бол нэг тухайн байнга орооны хариалах асуудлуудыг за даргын дэргэд зөвлөөр хилцүүлэх, батлуулах. За одоо үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдэг юм уу? За их хурлын тухай хууль гэдэг юм уу? Манай байнга ороотой хамаарах хэдэр асуудлууд, хуулиуд, тогтоомжуудыг хилцүүлэх үүрэгтэй. За тэгээд одоо чуулганаар хилцэх, хавар намрын чуулганаар оруулах, хилцүүлэх үүрэг байна. За өргөн баригдсан хуулиудыг оруулах. За нөгөө талаараа хуралдаан хурлын байнга орооны дарга бол хуралдааны товыг хилцүүлснийхээ дагуу, хуваар батлагдсныхын дагуу хуралдаанаа зохион байгуулна. За хуралдааныг мэдээж байнга орооны гишүүдийн оролцоог хангах ёстой. Гишүүдийнхээ одоо олонхыг эрсцийг бүрдүүлэх ёстой. За тэгээд одоо хуралдааны дэгийг сахиулах үүрэгтэй. Байнга орооны дарга хуралдаан даргалагч нар бол дэг сахиулах үүрэгтэй. За ийм л байна дөө. Ер нь бол үндсэн хууль зааснаар ерхий сайдыг огцруулах санал хэрэг улсын их хурлд албан ёсны өргөн байрвал 3 хоногийн дотор хилцэж эхлэх 3 хоногийн дараа тийм ээ хилцэж эхлэх ийм 3 хоногийн дараагаас хилцэж эхлэх 10 хоногийн дотор шийдвэрлэх ийм хуультай юм байна. Ингээд өнгөрсөн баасан гарагт хилцүүлж эхэлсэн. Төрийн байгуулалтын байнга орооны хуралдааныг өнгөрсөн баасан гарагт яагаад хойшлуулав? За гишүүд асуулт асууж хариулт авсны дараа үг хэлнэ. За үг хэлэх одоо 10 гаруй гишүүд үг хэлэхээр байсан. За ингээд ажлын цаг дууссан байсан. Нэгт 18 цаг болсон. За хоёрт бүхэл бүтэн Монгол Улсын засгийн газрын хувьд энэ асуудал яригдчихсэн. Ерөнхий сайдыг огцруулах асуудал яригдэж байна. Гэтэл ирэх өрж байгаа Монгол Ардын намын бүлэг, за мөн Арслан намын бүлэг ч гэсэн аль хэл нь хуралдаагүй байсан. Улс төрийн шийдвэрийг гаргаагүй байсан. За манай намын бүлгийн хэд хэдэн гишүүд бүлгийн хурлаа хуралдуулаач. Удирдах зүйлээ хуралдуулаач. Чигээ өгөөч. Огцруулах асуудал албан ёсоор тавьдсан байж тээ. Яагаад таг дуугаа байгаа юм бэ? Энэ асуудлаа ярихгүй мүү? Тэгээ бид нар чи одоо ямар байр суурьтай орох юм бэ? Гэдэг ийм асуудлуудыг тавьж ирсэн. 14 цагаас эхлэх хурал маань бас та бүхэн анзаарсан бол өглөө 14 цагаас 30 минут завсарласан. За тэр нь бол одоо ерөнхий сайд зандажтай дараа бас амар өсөлтөнд дарахтаа нэг хальт уулзах хэрэг байна. Хурлаа нэг төр завсарлуулж байгаа ч гэдэг бас хүсэлт ирсэн. За энэ хүсэлтийг боломжлоод би 30 минутын завсарлаа өгсөн. За ингээд 30 минут 40 орчим минут болоод хурлаа эхлүүлсэн. За хуралдааны өмнөх өдөр асуудал өргөн барьсан сайн зураг нарын гишүүдээс миний бие төрийн байгуулалтын байнга орооны дарга дээр албан тоод ирсэн хүсэлт. Агуулга нь юу байсан гэхээр за энэ огцруулах албан бичигт гарын үсэг зурсан одоо гишүүдийг янз бүрийн байдлаар дарамт шалт үзүүлэх асуудлууд гарч байна гишүүдэд. Тийм учраас хуралдааны одоо материалыг тараахтаа яг хуралдаан эхлэхэд тарааж өгөөч. Тэгэхгүй бол тэнд зурагдсан гарын үсгээр нь огцруулахад зурсан гишүүдийг янз бүрийн байдлаар дарамтлах асуудлууд үүсэж байгаа учраас
хурлын материалыг урд өдөр нь биш хуралдаан дээр тарааж өгч гэсэн хүсэлт ирсэн. За энэ байдлуудыг харгалзаад байнгын орон даргын хувьд хуралдааны материалыг хурал дээр нь тараяа гэдэг дагуу ингээд тараасан. За тэгээ ингээд хуралдаа явсан, хурал одоо асуултаа дууссан үг хэлж байгаа гишүүдийг 18 цаг болсон учраас за намын бүлгүүд хуралдаагүй улс төрийн шийдвэрээ гаргаагүй байна гэдэг ийм асуудлуудыг бас миний биед бас тавьж ирсэн. Тийм учраас энэ асуудлуудаа ярих болцоо боломжийг олох үүднээс энэ дотроо асуудлаа яар, нам дээрээ тэр асуудлаа яар, бүлэг дээрээ яар, удирдах зөвлөл дээрээ яар, улс төрийн шийдвэрээ гарга. Энд чинь зүгээр нэг тоглоом биш. Бүхлэтэн засгийн газар ерөнхий сайдын асуудлыг ярих гэж гэдэг үүднээс хуралдаан даргалагчийн эрх үүрэг гэж байгаа 13-1-9 заасан санал хураалтыг хуралдаан даргалагч хойшлуулж болно гэсэн заалт байна. Тэр хүрээндээ хуралдаан даргалагчийн эрхийн хүрээнд за 18 цаг болсон намын улс төрийн намын бүлгүүд хоорондоо ярих асуудлууд байгаа юм байна. Энэ үүднээс хуралдааныг даваа гарагийн 11 цаг хүртэл хойшлуулах байдлаар завсарлага аваад өнөөдөр ингэж хуралдааныг хойшлуулсан. Даваа гарагийн 10 дугаар сарын 13-ны асуудал руу удахгүй орно хэлээ. Та сая түрүүн хэллэлт Монгол Улсын ерөнхий сайдын хүсэлтээр 30 минут хуралдааны завсарлуулсан гэдэг зүйлийг ярьсан тийм ээ. Хурлын дарга ерөнхий сайд хоёр уулзаад юу ярьсан талаар мэдээлэл танд байгаа юу? Байхгүй. Би хуралдаан даргалагчийн сандал дээр сууж ирсэн. Тэр хоёр маань гараад хинийхээ өрөөнд уулзсан мэдгүй. Уулзсан. Ямар ч мэдээлэл бол танд ирээгүй. Байхгүй. Гэтэ ерөнхий сайд хүсэлт гаргаад 30 минут завсарлуулж болдог уу? Ерөнхий сайд 30 минут хүсэлт гаргахаар хоригдсон зүйлт байхгүй. Хоригдсон зүйл байхгүй. Өмнө нь аливаа ийм асуудлууд дээр байнгын ороо шүндэл хүртэл хуралддаг ийм тохиолдлууд бол зөндөө байсан. Чуулганч тэр шүндэл хүртэл яг ингэж 18 цагаас завсарлуулсны дараа засгийн газрын гишүүд ярьсан л та. Хэлэлт. Өмнө нь шүнжэнгөө хуралдаад асуудлаа ялс шийддэг байсан. Сандаг учир дарга өөрийнхөө одоо энэ эрхийг ашиглаад тэгээд дахиад 2-3 хоногор ингээ асуудлыг хойшлуулж байна. Бид нар төсвөө ярмаар байна. Засгийн газрын асуудлыг нийтийж нь гаргамаар байна. Сандаг учир гишүүн ашиг сонирхлын зөрчилтэй байна уу гэдэг асуудлыг хүртэл хүндсэн. Та энэ дээр ямар тайлбар хэлэх вэ? За нэгт хуралдааныг хойшлуулсан шалтгаан бол сая би тайлбарлалаа. Тийм учраас энд хоригдсон зүйл залт байхгүй. Хуралдаан даргалагчийн эрх үүрэгт байгаа хойшлуулж болно санал хураалтыг. Тийм учраас за бас нөгөө талаас нь бас иргэд бас асуудал шүүмж тавьдаг. Эдгээр дандаа шүн дөлөөр асуудлыг хилцдэг. Ийм одоо гомдлууд их байдаг шүү дээ. За нөгөө талаар би бас ерөнхий сайдыг огцруулах санал дээр албан ёсоор гарын үсэг зурсан үнэ. За ашиг сонирхлын асуудал ярьж байгаа шиг байлаа. Хурлыг хэн удирдах вэ гэж. Ашиг сонирхлын зөрчил гэдэг нь өөрөө бас хуульчлагдсан асуудал. Хувь хүний өөрийн болоод гэр бүлтэй нь холбоотой, гэр бүлийн ашиг сонирхолтой холбоотой ийм асуудлууд яригдж байгаа тохиолдолд өөртөө даваа байдал бий болгож байгаа бол энэ бол ашиг сонирхлын зөрчил. Энээс өөр тохиолдолд бол энэ одоо хуралдаан даргалж байгаа асуудал бол ашиг сонирхлын зөрчил биш юм аа. Нөгөө талаар би гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд асуулт асуух хэрэгтэй, үг хэлэх хэрэгтэй. Хуралдаан даргалагчийн хувьд асуулт асуух хэрэгтэй, үг хэлэх хэрэгтэй. За ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг үзээд бас судалж үзлээ. Өмнө нь 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт яригдж явах үед Лүндэ Жанцсан дарга одоо үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн санаачлагч нь. За энэ дээр Зандан Шитар дарга хамт өргөн барьсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг нэр бүхий олон гишүүд өргөн барьсан. Тэрэн дотор Зандан Шитар дарга явж байгаа. Тэр чи хэд онд вэ? 19 он 6 сарын дундуур байгаа. Тэгээ энэ асуудлыг Зандан Шитар дарга өөрөө чуулганы нэгдсэн хуралдааны удирдаад явсан.
За Бямцах дарга байнгын ороо төрийн байгуулалтын байнгын ороон дарга байсан. Байнгын ороон дарга байхдаа өөрөө хуулийн төсөл санаачлаад хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг өөрөө хурлаа удирдаад явж байсан кейс тохиолдлууд зөндөө байна. Зөндөө байна. Би одоо улсын хурлын тамгын газраас архиваас материал юмнуудыг шүүлгэж үзлээ. Үнэхээр би ашиг сонирхолтой байна уу үгүй. Нэрээ үнэхээр бидний яриад байгаа ашиг сонирхолтой хүн хурл удирдаад байгаа юм шүү дээ. Өргөн барих огцруулах дээр гар усх зурчаад өөрөө хурлаа удирдаад байгаа энэ ашиг сонирхолтой орох уугүй юу гэдэг. За их хурлын тамгын газар архиваас үзэхээр энэ бол ашиг сонирхолтой орохгүй. Энэ бол одоо хуулиар болгогдсон төрийн байгуулалтын байнгын орооныхаа даргын чиг үүргийн хүрээнд хурлаа удирдаад явах нь Цогтбаатар дарга хууль тогтоомжийн тухай хуулийг өөрөө санаачлагч хууль зүйн байнгын орооныхоо даргаыг удирдаад явсан. Олон кейсүүд байд юм бэл. Энэ бол одоо ямар нэг ашиг сонирхлын зөрчил гэдэг юм уу эсвэл одоо дэгийн тухай хуулийг зөрчсөн асуудал биш юм байна гэж үзсэн. Энийг бид нар хуралдаа эхлэхээс өмнө бас анхаараагүй биш анхаарсан. Би хурал удирдах болох юм уу болохгүй юм гэдэг асуудал. Намарч асуудалгүй юм байна гэдэг. Ингээ хурлаа удирцсан. Парламент бас чамгүй олон жил сурвалжсан хүний хувьд хэлэхэд энэ улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг ерөөхдөө нь гадарлана л та. Тэгээд би асуух гэдэг нь нэхэр яг хуу хуулийн төсөл санаачилсан ч юм уу ганц ерхий сайдыг огцруулах санал биш. Ингээ оролцсон байхад санаачилсан гишүүн түн дээр нь хамт өргөн мэдүүлсэн гэсвэд гар үсгээс урсан хүмүүсээс нэмэлт тайлбар бол хэлээд явдаг. Тэр дагуу та бас урлаа удирдах шиг байсан. Яг үнэ. Гэхдээ хандлагыг нь бэ ингээд яг хүмүүст ингээд хараад гайхацсан байхгүй. Яасан гэхээр сайн зориг гишүүнээс хариулт бас асуулт асуугаад хариулт авсан. Нэмэлт тайлбар нь яагаад заавал оюун эрдэнэ амар эсвэл хоёр дээр байсан юм бэ гэдэг л асуулт байна. Өөр гар үсгээс урсан гишүүд байсан шүү дээ. Жишээ нь таач байсан. Таа шууд ингээд сайн зоригийг хариуллаа. За оюун эрдэнэ гишүүн нэмэлт тайлбар, амар эсвэл нэмэлт тайлбар гэдэг байдлаар бас зантарчлаар дараа хариулсан шүү дээ. Асуултанд. Тэ сайн зориг гишүүн санаачлагч. За хамт гарын үсэг зурсан хүн болгон санаачлагч. Хамтран өргөн барьсан гэсэн. Хуулийн төслүүдээр ч гэсэн нэр бүхий одоо хэдэн гишүүн байдгийг. Гарын үсэг зурсан санаачсан хүн болгон чуулган дээр, байнгын ороон дээр асуултанд хариулт тайлбар өгч болно. 1 минутаар тийм ээ. Тэ. Тэр үднээсээ санал өргөн барьсан огцруулах санал дээр амар өслөн дарагч гар үсэг зурсан, оюун эрдэнэ дарагч гар үсэг зурсан, сайн зориг гишүүний хариулт одоо хангалтгүй гэж үзвэл бөөр бусад санаачлагч гишүүд нэмэлт тайлбар өгж болно. Тэрнийхэн дагуу хуралдаан даргалагчийн зүгээс 1 минутыг нэмж өгсөн, харин зарим дарга нар бол 3 минутаар авах асуудал арай хэтэрхий богино гэж яах шиг байсан. Би бол дэгээ бариад нэмэлт 1 минутаар гар үсэг зурсан бүх санаачлагч нар нэмэлт хариулт тайлбарыг өгөө гэж үзсэн учраас дэгийн хуулийн дагуу нэмэлт 1 минутыг өгөөл хариулсан. Энэ дээр ямар нэг хэн нэгэнд давуу байдлыг олгож байгаа асуудал биш. Миний асуусан асуултанд сайн зориг гишүүн хариулсан, зандарчдаг дарагч хариулсан, оюун эрдэнэ дарагч нэмэлт тайлбарыг хэлсэн баг. Бусад гишүүдийн асуултанд ч амар өслөн даргад нар нэмэлт тайлбарыг хэлэх дэгийн хуулиараа эрэхтэй тэр нь 1 минутандаа л багтаал явсан. 18 цагт та завсарлуулсан. Ингээд 10 дугаар сарын 13-ны үдээс өмнө ингээд хурал эхэлж байгаа. 30 минутын хугацаанд яг маш олон сэтгүүлчид энэ засгийн газрын хувь зүйтэй холбоотой асуудал учраас бүх сурвалжлах гэж ирмэлцэж байгаа. Ингээд 11 цагт зарлагдсан байнгын орооны хурлыг 30 минутаас хамт хүлээсэн л дээ. Өнөөдрийн хуралдааны яагаад төвшлүүлж вэ? Баасан гарагийнхаа эрцээр эхэлсэн биз дээ. Тэгсэн. Хурлынхаа эрцээр эхэлнэ. Би өөрөө 18 цагт Баасан гараг 18-нд хуралдахдаа 11 цагт даваа гараг 11 цагт хүртэл хойшлуулсан. Хурлын эрц энэнгээрээ байна. Үг хэлэх гишүүдийн нэрс яг энэнгээрээ байна гэдэг хэлсэн. Тэгээ энийхээ дагуу одоо даваа гарагийн 14 цагт яг энэ байдлаараа эрц энэнгээрээ хэлсэн. Харамсалтай нь өнөөдөр хуралдааны эрц чинь 22 гишүүн байгаа шүү дээ.
энэнгээр эрт сангалтай ахиж нэмэх шаардлагагүй гэж үзэж хуралдааны эхлүүлсэн боловч хуралдаанд өнөөдөр 35 минут хүлээхэд 4-5 гишүүн гэсэн. Яг биеэр суусан. За 1-2 гишүүн орж гараад явчихсан. Нэг намын одоо бүлэгт хамаардаг гишүүд нь байсан. Бусад улс төрийн намуудаас хэн ч орж ирээгүй. Арслан намын бүлгийн хуралдаж яана гэдээ дуусаагүй байна гэсэн. Хүн намаас нэгч төлөөлөл байхгүй. Эвслээс нэгч төлөөлөл байхгүй. За хүлээсэн ороод ирэх юм болсон 35 минут хүлээсэн гэдэг. За үг хэлэх гишүүд 10 гишүүн багш. 10 гишүүнээс 3-4 гишүүн байсан. Үгээ хэлье гэдэг асуудлыг ярьж байсан. За тэгээ одоо бүхэл бүтэн Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах гэж хахад тавуулаа суугаад ярих уу? Ерөнхий сайдыг огцруулах санал хураалтыг тавуулаа суужгаад санал хураалт явуулах уу? Шийдж болох юм уу тавуулгана? Мэдхгүй одоо тэр таны тийм учраас эрт сангалтгүй байсан. Бүх намуудын төлөөлөл байх хэрэгтэй. Би түрүү хэлсэн байнгын орооны дарга хуралдаан даргалагчийн үүрэг бол бас байнгын орооны гишүүдийн оролцоог хангах хэрэгтэй. Талуудын төлөөлөл байх хэрэгтэй. Энэ зүгээр нэг одоо хуулийн төсөл хэлцээгүй. Бүхэлдэн засгийн газрын тэргүүнийг огцруулах гэж байгаа асуудал байж хад нэг намын төлөөлөл нэг 4-5 суужгаад үгээ хэлчихэд санал хураагаад ингээд явчих болох юм уу гэдэг. Тийм учраас эрт сангалтгүй байна. Магадгүй би зөвхөн зарим нэг гишүүдийг албаар хуралд байлгахгүй гэж санаатай, санамсаргүй байдлаар гадагшаа татгшаа явуулсан асуудлууд байгаа шүү дээ. Батбаатар гишүүн урд өмнө байж лээсэн маргааш нь 5 дахь өдөр болсон чинь гадагшаа явцлаа шүү дээ. Пүрвдэрж гишүүн өдөр нь ордонд гүйж явж исэн өдөөс хойш хуралдах жахад эмнэлэгт твтсэн байсан. За тэг өнөөдрийн хурал дээр ихэд одоо 5 дахаас нэгт өдөр өнөөдөр гэлээхэд байнгын орооны хэд хэдэн гишүүд гадагш явцсан. Томилттой гэд. Зарим нь ерөнхийлөгчийн айлчлалд явцсан. Энийг санаатай гэж харж байна та. Ийм чухал асуудал хэлцэж яхад их хурлын гишүүдийг одоо гадаад томилтыг хязгаарласан их хурлын дарга захирамж гарсан юм л. За. Энэ бас анх удаа биш. Өмнө нь бас их хурлын дарга зандажтар дарга байхдаа бас үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх үед бас их хурлын гишүүдийг заавал байлгаж явах ёстой гэд гадагшаа явуулах эрхийг хязгаарлаж ийм захирамж гаргаж ирсэн юм л. Гэтэл өнөөдөр ингээд нэр бүхий гишүүдийг тэр дундаа төрийн байгуулалтын байнгын орооноос бараг 4-5 гишүүд явцсан биш үү? Гэдгээс ахуулаад яагаад тэгэхээр би өнөөдөр ер нь бол нэг юм хэлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны санал хураалт тийм чухал юм уу гэвэл тийм чухал биш. Байнгын ороон дээр дэмжигдэж болно, дэмжигдэхгүй ээж болно. Байнгын орооны санал дүгнэлтээр нэгдсэн чуулганд асуудлыг хэлэлцэхгүй хуулийнхаа дагуу. Санал үлдэх гаргахгүй юм уу? Гаргана. Нэгдсэн чуулган дээр хуралдаан даргалагч төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлтийг үндэслэж санал хураалгадаг шүү дээ. Хуулийн төсөл дээр бол. Энэ бол өөр. Төрийн байгуулалтын байнгын ороо за дэмжлээж гэдэг юм уу, дэмжихгүй байсан ч гэсэн байнгын орооныхоо санал дүгнэлтийг нэгдсэн чуулган дээр танилцуулна. Яг нэгдсэн чуулган дээр ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд байнгын орооны саналыг үндэслэж гэж хэлэлцэхгүй. Энэ нэгдсэн чуулган дээр ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих үү, дэмжихгүй гэдгээр л санал хураалгана. Нэг тийм ач холбогдолтой юм байна тий. Тий, томьёол нь өөр байгаа ч тийм. Хуулийн төсөлтөөр болохоор байнгын ороонд дэмжсэн. Тийм учраас байнгын орооны саналыг дэмжсэн саналаар санал хураалгая гэдэг байхгүй юу? Гэтэл энэ бол байнгын орооны санал дээр одоо юу гэдгийг нэг тийшээ гарна шүү дээ. Тэрийг үндэслэж санал хураалгая гэдэг асуудал байхгүй байхгүй юу? Тийм учраас зүгээр хуулийн дээр л одоо яалтчгүй наан төрийн байгуулалтын байнгын ороогоор оруулж санал дүгнэлт гаргана гэсэн л ийм процедурын юм байна. Тэрний хүрээнд л яваад байгаа. Тэгээд энэ төрийн байгуулалтын байнгын ороо хуралдаж ээж санал дүгнэлт гаргаад нэг санал хураалт явуулаад нэг дүн гарнаа да. Тэрийг чуулган дээр нэг сонсгол процесс байна.
Тэгээ тэрний дараа чуулга нь хуралдах гэдэг. Тийм учраас чуулганыг бас одоо хугацаа алдж байгаа зүйлүүд бол энэ. Тэрнээс яг байнгын орооны санал дүгнэлтээр бол санал бол нэгдсэн чуулган дээр хураагдахгүй шүү. Ялгаа нь бол энэ юм байгаа шүү гэдгийг бас зөв ойлгох хэрэгтэй. Яг хоо засгийн газрын гишүүдийн илэрхийлж байгаа байр суурь, таны шүүмжилж байгаа байр суурьуд их бай. Ялангуяа засгийн газрын гишүүд. Таны илэрхийлж байгаа байр суурьудыг харсан ч ингэж асуумаар байнгын орооны хуралдааны 2 удаа хойшлууллаа. Ингэхэд Зандан шитэр ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж гэж дарах коноп нь хүрхгүй болоод хойшлуулад байгаа юм биш үстэй гэдэг харталт байна. Энд дээр юу вэ? Тийм учраас хойшлуулж яах гэж байна. За яг энэ бол нэг талаас харж байгаа үнцэг баг. Миний бие бол аль болох энэ нам засаг төр засгийн ажил тэг саадгүй хоорондоо уучраа олоод ив нэгдэлтэй байгаасаа гэдэг үднээс л асуудал хандж байна. 5 дахь өдрийн байнгын орооны хурал дээр хойшлуулахгүйгээр алхах цохоод явчих болцоо байсан уу гэвэл байсан. Тэрэн шиг амарх юм байхгүй. Байхгүй. Тийм учраас энэ одоо ирэх барьж байгаа тухайлбал манай намын хувьд манай намынхан дотроо уучраа олцоосоо гэдэг үүднээс асуудал хандж байгаа. Ойлголцоосоо хоёр тал руугаа таг хараад битгий суугаад байгаа чи. Энд чинь хүн ёсны л асуудал, харилцааны л асуудал, ойлголцлын л асуудал. Огт ойлголцохгүй юм байхгүй шүү дээ. Тэр үүднээсээ бас асуудалд нэг талаасаа хандж байгаа. Нөгөө талаас энэ дунд нь арцлан нам бас цэвэр тоглолт хийж байгаа. За энэ бас тэдний үндсэн үүрэг л бас үүрэг нь байж магадгүй. Гэхдээ арслан намынханд бас ийм одоо байдлаар хоёуланд нь гарын үсэг зурна, хурлын жогцруулна, засгийн газрын жогцруулна гэдэг юм уу? Эсвэл огцруулах дээрээ 2 хуваачаад ардын намыг дагаад бас арслан нам чи 2 хуваачаад байгаа юм лээ шүү дээ. Нэг хэсэг нь огцруулна гэдэг, нэг хэсэг нь огцруулахгүй гэдэг. Бүлгийн дарга нь одоо огцруулъя гэснүүд дээрээ бас дарамт үзүүлээд явж байна гэдэг асуудлуудыг бас ярьж байгаа юм бэл. Тийм учраас арслан намынхан одоо аль болох энэ төр засгийг одоо ингээл талцуулаад ирэх хурж байгаа намынхан донд ясаяал инхэн ашигтаал байгаа бах. Тийм учраас ирэх хурж байгаа Монгол Ардын нам илүү ухаан гаргаж илүү асуудалд хүлээцтэй хандаж хин нэг нь буулт хийж асуудлаа дотроо ярьж энэ төр засгийн зовлон болгочихгүйхэн шиг ингээд яваасай л гэж бодож байгаа. Бас энэ намаас сонгогдсон гишүүний хувьд. Тийм учраас бас энэ хагасаан бүцсэнийг өнгөрсөн ашиглаад асуудлаа бас дотроо яриасаа ямар эргэж уулзахгүй, эргэж биеийг харахгүй ийм нүүр биш шүү дээ. Бас бие биентэйгээ уулзах, уулзах, асуудлаа ярих орон зайтай гэж бодож байгаа. Ийм асуудал ямар анх удаа гарч байгаа шүү. Өөр дүн зөндөөл гарч ирсэн. Тэгэл ойлголцоол явдаг. Асуудлыг нэг тийшээ шийдээл явдаг. Тэр үүднээсээ бас одоо алах тогшоод дуусгахад боломж байсан хэдий ч бас тэглээгээд асуудлыг улам л хоёр тийш нь бол. Тийм учраас хуралдаан даргалагчийнхаа эрх үүргийн хүрээнд бас эвлүүлчих гэсэн, ойлголцуулах гэсэн энэ үднээс л бас хийгдэж байгаа алхмаа л гэдгийг бас энэ талаас нь хараасай л гэж үзэж байна. Төрийн байгуулалтын байнгын орооны дарга тодорхой хугацаа өгöd байна тий. Намынхаа хугацаа өгöd. Яг 30 минутын хугацаа хүртэл өгсөн байна. Та нэг нь уулзъя гэж ингээд заавалцчих гэх. Тэгээд бямбын гарыг ашиглаасаа гэж бас хүссэн юм байна. Энэ хоорондоо танаа намын удирдах зөвлөл болоод улсын хурлт Монгол Ардын намын болдог хуралдах ёстой байсан баг. Бүлэг бол яадаг гэхээр улс төрийн шийдвэр гаргадаг шүү дээ. Яагаад хуралдахгүй байгаа одоо хүртэл? Бүлгийн дарга нь хаана байгаа? Одоо удирдах зөвлөлөө хуралдуулах нарийн бичгийн дарга нь бас хаана яваад? Одоо ингэ олдохгүй байна. Бид нар ч гэсэн бас яагаад бүлэг юм уу удирдах зөвлөлөө хуралдуулахгүй байгаа юм бэ гэдэг асуултыг асуумаар. Та дотор нь байдаг хүмүүсийн хувьд илүү бас ус жирэмсээр холбогдоод асууж байгаа байлгүй дээ. Гэхдээ одоо бас би нэгт удирдах зөвлөлийн гишүүн биш. Уг нь бол одоо ирэх хурж байгаа намын
засгийн асуудал нь, ерхий сайдын асуудал, их хурлын даргын асуудал нь өргөн баригдсан, огцруулах асуудал хөндөгдөөд эхэлсэн ийм байхад намын удирдах зүйл нь хуралдаж асуудлыг авч хэлэлцэж улсын их хурал дахь бүлгийн гишүүдтэй бүлэгтэй чиглэл өгч ингээ асуудлыг аваад гардаг боломжтой. Гэтэл энэ удаа одоо яагаад удирдах зүйл дээр асуудлаа ярихгүй? Удирдах зүйл дээр асуудал ярьж улс төрийн шийдвэр гаргахгүй учраас бүлэг бас ямар чиглэл хүлээгээд байна. Ямар шийдэлд орох юм бэ гэдэг. Удирдах зүйлийн хуралдааныг намын ерөнхий нарийн бичгийн даргын одоо шийдвэрээр хуралдуулдаг юм байна. За ерөнхий нарийн бичгийн дарга маань бас хуралдуулах хүсэлгүй байгаа юм уу да. За нөгөө талд нь бас намын даргын шаардсанаа гэдэг юм уу? Удирдах зүйлийн гишүүдийн олонхоор гарын үсэг зүйлээр шаардсан бол бас хуралдуулах юм байна. Ийм залттай. Үүрэгтэй. Тэгээд энэ одоо гарын үсэг зурсан энэ процедурууд явж байгаа юм байна. Одоо хуралдаасаа л гэж бодож байгаа юм. Харин яагаад хуралдахгүй байгаа, цаана учир шалтгаан нарийн ширээнүүдэд бид нар сайн мэдэхгүй байна. Хуралдаад асуудлаа яриад бүлэгтэй чиглэлөөгөөд энэ хоёр одоо засгийн газрыг огцруулах юм уу, огцруулахгүй юм уу, их хурлын даргаыг огцруулах юм уу, огцруулахгүй юм гэдэг асуудлаа яриад чиглэл өгчвөл бүлэг тэгэл удирдах зүйлийнхаа шийдвэрийг дагаал явна штэ. За тэгээд тэрэн дээр чи одоо ингээд хоёр хуваагдчихад нэг нь огцруулах ёстой, нэг нь огцруулахгүй ёстой гэдэг байгаа бүлгийн гишүүд чинь удирдах зөвлөлийнхаа шийдвэрийг л дагна штэ. Ямар шийдвэр гарсан хэдийгээр цөөнх хүлээж гисэн тэгэл удирдах зөвлөлийн шийдвэрийг дагна штэ. Ингэж л явдаг ш. Нам гэдэг чинь институт юм чинь. Намын нэрийн өмнөөс намын одоо бодлогоор сонгогдсон бол тэрнээс одоо удирдах зөвлөлийнхаа шийдвэрийг дагахгүй гэдэг юм уу? Намын баг хурлынхаа шийдвэрийг дагахгүй ийм асуудлууд байж болохгүй штэ. Тэр үднээсээ одоо удирдах зөвлөл одоо хуралдах багтаа л гэж итгэж найдаж штэ. Асуудал одоо ингээд эцсийн эцэд үнд үүсгдээ цаг хугацааны үнд үүсгэж байна. Одоо манай байнгын орны хурал хойшлолоо л гэдэг асуудлаа шийдсэнгүү гэдэг эн чинь одоо хугацаатай. Хүссэн үсээгүй хугацаанд баригдана. 10 хоногийн дотор шийдэх хугацаа нь баасан гарагийн 14 цаг болно. Энэ дотор асуудлыг шийдэх ёстой. Тийм учраас энэний наан бас 2 дахь өдөр, 3 дахь өдөр гэдэг хоногуд, 4 дахь өдрийн хоногуд байна. Энэ хугацаанд бас асуудлуудыг ярих бол хугацаанууд бас байгаа шүү. Тийм учраас одоо манай байнгын орог яаралтай хуралдуулах нь бол одоо гэхээсээ илүүтэйгээр удирдах зөвлөл эрх барьж байгаа намын одоо баг хурлын орон гарсан хугацаанд эрх барьдаг байгууллага нь удирдах зөвлөл юм бол энэ асуудлаа яриасаа л гэж байна. Тэгээд энд бол одоо бас намын асуудлыг бас нэг хэвээр яриад баймаргүй байна. Би өөрөө бас удирдах зөвлөлийн гишүүн биш учраас удирдах зөвлөлийн гишүүдийн өмнөөс бас асуудлыг яриад байх зохимжгүй байна. Таны яриг сонсож байхад төрийн байгуулалтын байнгын орнуудын одоо хугацаагүйгээр хойшлуулсан шүү дээ та тий. Яг хугацаа хэлээгүй тодорхойгүй хугацаар. Цаад хугацаа нь пүрэв гараг юм байна. Тийм пүрэв гараг яхаа үдээс өмнө төрийн байгуулалтын хүссэн үсээгүй энэ хугацаанд аль ч улс төрийн намууд та дахиад 2 хоногийн хугацаа өгöd байна тий. Бас өгөөл. Хуралдаан дараалагч энэний хүрээнд одоо ямар нэг өнөөдөр бас 2 3 гишүүд хэвлүүдэд ярьцлага өгж дэгийн тухай хууль зөрчсөн өдр гэдэг асуудлууд ярьцлага өгсөн байл. Тэгээ энэ дээр одоо хуралдаан дараалагчийн хүрээнд эрх үүргийн хүрээнд асуудал шийдсэн. Энд ямар нэг дэгийн хууль зөрчсөн асуудал байхгүй. Цаад агуулга нь эрх барьж байгаа нам асуудлаа дотроо шийдэрээ гэдэг хугацаа боломжийг өгöd байгаа шүү. Одоо ахиж бол цаашдаа юм хугацаа сунгах болцоо боломж байхгүй шүү гэдэг. Тэгээ өнөөдөр одоо хурлаа хийх гээд байж байгаа би муухай харагдж байна уу? Байна уу? Хуралдаа ирэхгүй байгаа гишүүд муухай байна уу? Тэ. Гэтэл одоо өнөөдөр ингээл сошиалаар одоо эрх мэдлээ хэтрүүлээ, ашиг сонсын зөрчилтэй гээл энэ гарын үсэг зурсан гишүүдийг одоо хэлэхгүйгээр л янз бүрийн байдлаар л гүтгсэн, харлуулсан, доромжилсан ийм л асуудал байна шүү дээ. Би бол энэс нэг айхгүй байна. Би нэг айхтар дэг зөрчсөн гэж бодохгүй байна. Зөрчсөн үйл ажиллагаа гаргаагүй гэж бодож байгаа. Тийм учраас энэ дээр бол нэг айгаад байх юм алга, гүтгүүлээд харлуулад байх юм алга. Арт өмнө хэн одоо харин муухай харагдж байгаа.
бид бүхэн энэ одоо засгийн газрыг огцруулах асуудал дээр ерөнхий сайдын одоо гаргасан үйлдэлүүд бол өөрөө огцруулах шалтгаан хангалттай байна. Хууль зүйн сайдыг томилж байгаа асуудал, намын баг хурлын шийдвэрийг биелүүлэх байгаа асуудал дээр л асуудал хандж байгаа шүү дээ. Би бол зарчмын хувьд асуудал хандж байгаа. Тэрнээс зандаж төр дарагтаа мууцсан юм байхгүй. Амар ёслон даргаыг өмгөөлж хамгаалаад хайртайдаа ингэж байгаа юм байхгүй. Би бол асуудал зарчмын үүднээс хандж байгаа. Хар багаасаа энэ намын төлөө явсан учраас намынхаа зарчим дээр л хатуу байх. Зарим хүнд та амар ёслон дараад хайртай юм шиг харагдаад байгаа юм шиг. Тэг байгаах. Тэгж харагдуулж байгаа бох бодлогоор. Нүүрсчдийг хамгаалж яах гэн. Энэ насандаа тэр нэг хурц нүүрс зөөж үтсэнгүү. Одоо энэ олон гишүүдийг нүүрсчин болгож харлуулж байна. Хин нэг нүүрсчин болгож харлуулж байгаа. Өнөөдрийн байдлаар асуудал хандна. Амар ёслон даргаыг хин нэг нь гэдэг юм уу хуулийн хяналтын байгууллагаас хэрэг үсгээд шалгаад прокуророос бичиг орж ирээд ингэ явж байгаа асуудал байгаа бол би энэ хүнийг хамгаалах надад зарчим байхгүй. Гэтэл өнөөдөр хин нэгнийг ямар ч нотлох баримтгүйгээр асуудалд хандж байгаа нь өөрөө зарчмын хувьд байж болохгүй асуудал юм аа л гэж хувьдаа үзэж байгаа. Яг хоёулаа хүмүүст олон нийт үзэж байгаа хүмүүст болоод бусад хүмүүст энэ төрийн байгуулалтын байнгын ороод чуулган хүртэл юм ямар процессор яаж ямар дээгэр хуралдаад явд юм бэ гэдэг ойлголтыг өгөхийн тулд энийг болоод процессын асуудлыг танаас асууад байгаа. Одоо энэ процессыг гаргахад амар ёслон гэдэг хүн одоо зандаж төр гэдэг хүн хоёр өрсөлдөөн л ихэлсэн шүү дээ. Танаа намын дараа анхлаад. Гэхдээ сүүлдээ яваад энэ маань үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүний дайн болж хувирлаа. Та түрүү хэлж байна. За тэр хоёр юу ярьсныг бид нар сайн мэдэхгүй. Яагаад өдөрдох зүйл болоод бүлэг хуралдахыг бид нар сайн жирийн гишүүд нь мэдэхгүй байна гэж ярьж байна. Энэ хооронд нь танаа намын жирийн гишүүд баг бүгдээр нүрсчин болоод хувирчлаа шүү дээ. Та нар өөрсдөө энэ хоёр хүндээ шаардлага тавиад боли одоо гэдэг юм одоо юу гэдэг нэг талтай гараад эсвэл ингээд шалгуулад яваа гэдэг шахалтаа ер нь үзүүлж байгаа юм. Яг ингээд өдөртөх зүйлний бүлгийн шийдвэрийг хараад ингээд унтаад байгаа юм шаардаад байна. 60 эдэн хүн гарын үсэг зураад ёс зүйн шаардлага хөрвүүлсэн гэсэн. За тэр нь сүүлдээ огцруулах асуудал болж байгаа гэсэн. За яг үнэ хэлэхэд өнөөдөр огт хэрэг үүсгдэг байгаа хүн дээр юуг шалгуулах юм? Хэрвээ ингүүл цаашдаа ер нь магадгүй энэ асуудал нь эргээд занзаж тардгадэртэй ч эрхийг үүсэхгүй шүү дээ. Хэвлэл олон нийтээр баахан одоо гүтгэж яагаад таны асуудал нэр төр одоо иймд холбогдоод байна. Та энэ албан тушаалыг хаших ёс зүйн хүн байна. Шалгуулчаад ир. Гэвл одоо эн чинь энэ хууль зүйн төрд ийм байж болох юм уу? Тэр нь ч одоо бүгд ийм том үүд хаалгыг нээх гэж шүү бид нар. Өнөөдөр шүүхээр нотлогдоогүй хэнийгч гэм буруутан тогтоогддог байхад хэнийгч буруутан гэмтэн болгож болохгүй шүү дээ. Энэ хуулийн зүйл залтыг бүгд сайн мэдчихэж шүү дээ. Яагаад ингэж асуудал ингэж хандаад байгааг би сайн ойлгохгүй. Зүгээр нэг намын даргын сунгаанаас болж асуудал ингэж хандж байгаад харамсаж байгаа. Үнэхээр одоо болохгүйгоо тэр их хурал дээр очиад дахиад өрсөлд ирэх нь нээлттэй байна. Гэхдээ ер нь тэгээд намын дорголлоо гэд яасан зандаж төр даргаыг хэн огцруулна гэдэг. Яагаад энэ одоогийн ерөнхий сайдаа хийгээд их хурлын дарга хийгээд ингээ яагаад явж болохгүй. Гарцгаарлаанд энийг уулзаад ярих асуудал байна шүү дээ. Энийг л ярь гэдэг шүү дээ. Болцоо боломжууд байгаа шүү дээ. Гэтэл одоо заавал намын даргын төлөө өхөн хатан ингээд энийг одоо бас ингээд улсын хэмжээний асуудал болоод ингээ яваад байгаа нь бол харамсалтай л байна. Үнэхээр одоо ард түмэнд гэдэг юм уу гişүүд хэлэх үг олдохгүй шүү. Үнэхээр шогширж байна. Энэ их итгэл, хайр үнэтгэлийг олон түмний намын гişүүдийн энэ нам бас ийм байдалд арай ч ийм байдалд хүрж байгааг баг. Зөндөө л асуудлууд үүсчихсэн баг. Тэгэхээр би одоо дарга нарын одоо мэрэгэн ухаан гараасаа л гэж бодож байна. Хэн нэг нь буулт хийгээсэй л гэж бодож байна. Хоёулаа ингээд зангираад ингээд хүчлээд ингээд байвал энэ асуудал шийдэгдэхгүй. Цаашлаад улсын их хурл өөрөө тарах хэмжээнд хүрэхийг ч өгөөсөхгүй.
бүгдээрээ нүүрсчин болж дууслаа гэж таны асуултанд үнэ. Бүгдээрээ нүүрсчин болж байна. Аптек гэрээнүүдийг ил болголоо гэж зарласан. Тэр бол зүгээр тэр зарлаад байгаа ч юм биш. Тэр чинь 2-3 жилийн өмнө тодорхой болсон асуудал. Ил болгоцсон асуудал. Тэр зөвөр хэний шийдвэрээр гарсан юм? Хэний шийдвэрээр? Хэн энэ одоо аптек гэрээнүүдийг хий гэдэг энэ зөвлөмж, энэ шийдвэрийг хэн гаргасан юм? Тэр хурлын протокол юмнуудыг яагаад ил болгохгүй? Одоо тэр лөө орох гэж шүү дээ. Тэгжээж наа чин тодорхой бол. Тэрнээс наад нэг хэдэн тэр нэг 39 аптек гэрийг ил болгочлоо гэд өстой баатар боллоо, өстой нууц өссөн юмыг ил болгочлоо. Энэ биш шүү. Энийний цаана маш олон юмнууд нууц хэвээрээ байгаа. А үнэхээр тэднийг гаргаж чадвал бүх юм нээлттэй болно. Бүх юм нээлттэй болно. Тэгээ энийг гаргах хэрэгтэй. Нэг л зарчмын асуудал байгаад байгаа. Санд өчр дараа. Яг хуу энэ хоёр хүн эвлэрэх цай үлдээгүй гэж нэг хэсэг үзэж явах шиг бай. Санаатай юм уу үгүй юм мэдэхгүй. Намынх нь гişүүд бол одоо танаас эхлээд энэ хоёр бол эвлэрээсээ нэгэндээ муулт хийгээд үгүйсэ гэдэг зүйл яригдчих. За байж бол. Нэг л зүйл байна. Амрын шалан даргаыг энэ Админерал гэдэг компанитай холболоо. Дээрээс нь энэ нүүрсний асуудлууд дээр бас холболоо. Нөгөө талдаа зандан шитэр даргаыг энэ нөгөө Эрдэнэс Монгол дээр байгаа энэ шатун худалдаа авах гэрээтэй холбоотой бас л асуудал тэр давуу байдал үүсгэлээ гэдэг ч юм уу. Нэг л зүйл байна. Хин нэг нь буруугүй болоод юм уу? Хоёулаа буруугүй байж болох л баг. Гэхдээ шалгах л ёстой. Шалгаад яг хин зөв ярьсан, хин буруу ярьсан бэ гэдэг нь л одоо тодорхой болж нийгэм нэг талдаа гарах ёстой шүү дээ, тийм ээ. Тэгэхгүй бүгдээрээ нэг инхийн цагийн тагтаа шиг болоод эвдрээ дуусч болохгүй байна. Үнэ. Ер нь бас энэ намын хагарал чинь нэг талаар бас ард иргэд бид нэг талаас нь харах хэрэгтэй. Ямар талаас нь гэхээр бас нөгөө зөв талаас нь харъя гэвэл муу мухай юмнуудыг илчилж байгаа юм байна. Эдээ бэрүүдийг шахаж байгаа юм байна. Энэ хоёр харин хоорондоо ингэж хэрэлцснээр энэ намын бүлгийн гишүүд хоёр хуваагдсанаар энэ бас одоо өнгөрсөн хугацааны энэ нүүрстэй холбоотой энэ бүх гэрээнүүд ил болж за одоо цаашлаад өшөө олон юмнууд ил болох энэ суур нөхцөлийг бүрдүүллээ. Энэ бол бас нэг талаас харвал бас давуу тал нь байгаа шүү. Бас нөгөө нэг сохорсон биш завшив гэдэг шиг. Эндээс одоо өшөө олон юмнууд тодорхой харагдах болох бах. Энэ нөгөө талаар тантай адилхан. Энэ хоёр хүнд одоо бас эргэж уулзаад ийг сахиад ярилцаад явах болцоо боломжууд тийм ч орон зайгүй болцсон гэж би хувьдаа ойлгохгүй байна. Гэхдээ яг үнэ хэлэхэд одоо би бол яг нүүрсчингүүд нь уулын орой дээр суучаад ямар ч холбоогүй мань митийн нөхдүүдийг дунд нь зодтолтуулаад хэрэлдүүлээд тэгээ холоос хараа сууж байгаа л гэж ойлгож байна. Ер нь энэ 126 дотор байгаа шүү. Хулгайчд их амрах. Одоо харин хууль хяналтын байгууллагууд барьцтай болсон. Нууц гээд халдаж чадахгүй байсан нууцын зөрилтэй асуудлууд илж болж эхэлж байна. Одоо энэ дээр хууль хяналтын байгууллагууд ямар нэг гадны нөлөөгүй, хөндлөнгийн нөлөөгүй асуудалд хандаж үнэн мөнөөр нь шалгаж гаргаж ирээсэй гэдэгт бүгд хүсэж байна. Өнөөдрийн байдлаар зандан шитэр даргаыг юм уу, амар эслэн даргаыг хэн нэг гүтэх нотлох баримтууд байхгүй. Цаашд ирээдүйд хэн нэгэн нүүрсчин болж гарч ирэхийг би мэдэхгүй. Энэ гагцхүү хууль шүүхийн байгууллагаараа л тогтоогдож гарч ирнэ. Тийм байхад тогтоогдоо байхад өнөөдөр хэн хэннийг цоллож гэдэг юм уу, хэн нэг яллаж сошиалоор олон нийтийн сүлжээгээр яллах эрх бол хэнд ч байхгүй. Тийм учраас өнөөдөр энэ дотор шийдвэр гаргагч нарт дотор жинхэнэ нүүрсчингүүд нь хэмбэ, нүүрсэнд хамаарлагнууд нь хэмбэ гэдгийг шалгуулах тэр үднээсээ би хэлээд байгаа шүү дээ. Яхаар амар эслэн ганцхан шалгуулдаг. Бүгдийн шалгуулдаг. Бүгдээрээ шалгуулъя л да. Надад шалгуулахад айх юм алга. Бүгдээрээ шалгуул. Энэ дотроос тэр жинхэнэ нүүрсчингүүд чинь байгаа шүү. Хэрэг нь гарчих вэ, илэрчих вэ гэд бэмбэгнээ сууж байгаа улсууд би. Өөр хаанч байхгүй. Тийм учраас манай хууль хяналтын байгууллага нэг 126 хүн шүү дээ. За тэрний эргэн тойрны нэг хэдэн хүн байгаа шүү дээ. Энэ хүрээнд нь одоо шалгаад
Тэгэхгүй энэ чинь төрийн парламентын нэр хүнд гэдэг юм чинь байхгүй боллоо шүү дээ. Энэ дотор чинь дандаа нэг хулгайчнаар сууж идэг юм шиг юм боддог. Өстө нэг 8 наснаас 80 настай буурлын хүртэл тэгж боддог боллоо шүү дээ. Үгүй юм аа. Энэ дотор чинь бас үннийг дуурдаг, хэлдэг, ярьдаг, асуудалд одоо бас шударгаар ханддаг ийм олон улсууд бий. Тэгээд зарчмын төлөө явж байгаа бид нар муухай болж харагдаж байна уу? Эсвэл одоо жинхэнэ нүүрчтэн нүрээ маска зүүчээд ингээд одоо нөхдүүдэд ард түмний дунд хэвлэлийнхний дунд яс ачаад ингээ хэрэлдүүлээ зодтолдуулж байгаа хинт ашигтай гэж. Тийм учраас эндээс одоо бид нэр хоёр тишээ ялгарх хэрэгтэй. Нүүрсчин бишээрээ. Хулгайч бишээрээ. Ялгцсан биш үү? Үгүй ээ. Одоо ерхий сайдыг огцруулах ялгсан асуудал би гэж урахгүй. Би шүүхээр юм тогтоогд байгаа учраас ялгарцсан. Одоо тэгвэл бид нар нүүрсчин болох уу? одоо тэгж л яриад шүү дээ. Асуудал тэгж ойлгуулахыг бодож асуудалд хандж байгаа байх. Тийм учраас би шалгуулъя гэж. Бүгдээрээ шалгуулъя гэж. Ард түмэн ч энийг хүсэж байгаа байх. Тийм. Тантай санал нэг байна. Бүгдээрээ шалгуулах хэрэгтэй. Тэгээд нүүрсчт нь хий зүгээр гэмгүй хүн хийн гэдэг нь яг энийг тогтоосны дараа штэ. Тэрнээс өнөөдөр хэн нэг нь чанга дуугаар ярьснараа гэдэг юм уу, эрх мэдлэрээ далаалгаснараа гэдэг юм уу, хэвлэл мэдээллийнхэнд дуургаж хөдлөснөөрөө гэдэг юм уу, нүүрсчин биш болчдөг асуудал биш шүү. Энийг л би яриад байгаа. Гагцхүү нотлого баримттай. Цаашд ирээдүйд өнөөдөр гой ганган явж байгаа улсууд, нэр цэвэр явж байгаа улсууд ямар нүүрсчин ямар маск зүүц явж байгааг үгүйсэхгүй. Өнөөдөр гүтгүүлээд нүүрсчин болж байгаа яг нэдэр дээрээ цаана ямар ч асуудалгүй яаж гүтгүүлж яхийг харах үгүйсэхгүй. Тийм учраас би ирээдүйд ямар асуудал үүсэх үгүйсэхгүй байна. Гэхдээ өнөөдрөөрөө асуудалд ханд, өнөөдрөөрөө шүүх нотлох баримтын хүрээнд, хууль хяналтын байгууллагын хүрээнд асуудалд хандаж нэг нэгэндээ асуудалд хандъя. Тэрнээс наана улс төрчнөр бие бинийгээ намнах гэсэн, улс төрчнөр бие бинийгээ одоо ялах гэсэн ийм байдлаар хэн нэгнийг яриулдаг, яриулсныхаа төлөө албан тушаал амлдаг, өгдөг ийм байдлаар асуудалд хандаж болохгүй юм аа л гэж зарчмын хувьд асуудалд хандаж байгаа. Сөрөг хүчний асуудал дээр би нэг асуух гэдэг. Эдгээр сөрөг хүчин одоо өөргөл биелүүлж байна. Тэгэхээр тэргүй засгийн газар хамтрахгүй байгаа учраас тэр хэд бол танаа намынхныг бодвол бүлгэрээ бас хуралдаад байна. Бүлэг дээр өнөөдөр шаардлагууд гаргаж ирлээ л дээ. За энэ Занданшитар гэдэг хүнийг амар асуудлыг хилцэж байгаа бол амар эсхлэнгийн асуудлыг одоо та дөрөв хэллээ шүү дээ. Шаардлага маань нэг огцруулах асуудал болоод хувирсан гэдэг. Хоёуланг зэрэг хилцээд явуулчаа. Зэрэг гэдэг нь нэг хоёр асуудлыг оруулж ирээ зэрэг хилцс биш. Нэг өдөр хилцээч гэдэг энэ асуудлыг тавиад байна. Та энэ дээр ямар одоо бодолтой? Одоо зэрэг хилцэн гэж ямар ч тийм ойлголт байж болохгүй. Заавал нэгийг төрүүлж ярьж шийдээд дараа нь араас нь нэгийг залгуулж ярих асуудал. Тэгээд засгийн газрын асуудал өргөн баригдаж орж ирсэн өндөр хилцэгдээд явж байна. Энэ асуудлыг нэг тийш нь гарах санал хураалттай явж дуусна. Араас нь их хурлын даргын асуудлыг одоогоор төрийн байгуулалтын байнгын орон дээр цохогдож ирсэн асуудал байхгүй байна. Ороод ирсэн тохиолдолд яг саяны процедураар хилцээд явна. Гэхдээ хуулийн хугацаанд баригдахгүй хугацаа заагаагүй учраас хизээч хилцэж болно. Ялгааны. Зүгээр Арслан намын бүлгийн байр суурийг би одоо энд ярих нь зохимжгүй баг. Тэг өөрсдийнхөө нөгөө толгойд ирэх өгдөглээ. Өвсийг харахгүй хүний толгойд орох бухлыг харна гэдэг шиг. Зүгээр Арслан нам бол юу улс төрийн шийдвэрүүд мэдэхгүй нь одоо өнгөрсөн 100 хоногийн өмнө хамтарсан засгийн газрын онгоо үзтээ. Өөрсдөө дэмжиж. Чи одоо сөрөг хүчнийхаа гэдэг юм уу эрх хөрөгч намынхаа засгийн газрын унгаа ихээр хамгаалаад үлдэнэ гэхээр би бол логикийн хувьд ойлгохгүй. Хуваагдал гар үсээс. Одоо чуулган дээр ярихаараа энэ засаг шиг л муу ажиллаж байгаа засаг байхгүй, муу төсөв, муу хууль, муу айн, ард түмний амьдрал муу ингээд шүүмжилдэг хэрнээ. За тэгээ энэ засгийн солиод өгье, огцруулаад өгье, өөрчлөе гэдэг инхээр одоо энэ маань огцорч хэрэггүй, эдгээр маань ажиллаа хийгээд ингээд ийм л байдлаар асуудалд хандж байна шүү дээ. Энийг юу гэж ойлгох? Энийг чинь сөрөг хүчний ажлыг хийж гин гэж ойлгох юм уу? Эсвэл эрх хөрөгч нарын сайд дарга нарын өвөр төрөнд орчоод тэрвэлчээд үж идэг юм уу?
наашаа харж инээгээ цаашаа харж ийм л юм болж штэ. Тийм учраас гайхалаа Арслан намын шийдвэрийг. Өнөөдөр улсын хурлын ерхий нарийн бичгийн дарга хэвлэлд бас ярьцлага өгч илээ. Зэрэг хилцээд явах асуудал мэдээж байхгүй, гараас л хилцэж таарна ойлгомжтой. Хоёр алах зэрэг тогшно гэж байхгүй үстэй. Гэхдээ ингэдэм байна. Процессын хувьд яг улсын хурлын даргын асуудал бол өргөн барьсан. Барьсан гэсэн. Тий. Төрийн байгуулалтын байнгын орон дээр л цохигдож ирээгүй юм байна. За цохигдоод ирвэл төрийн байгуулалтын байнгын орны дарга нь улсын хурлын даргын дэрэгдэх зөвлөл дээр саналаа гаргаад даргын дэрэгдэх зөвлөл ингээд нийтдээ хизээ хэлцэх вэ яах вэ гэдгээ хуралдааны 7 хоногийн 5-д оруулна. Цогдоод ирвэл та бол асуудалгүй даргын дэрэгдэх зөвлөл рүү оруулах юм байна. Саналаа тавина. Процедурын дагуу тавина. Тэгээд даргын дэрэгдэх зөвлөл олонхороо хэдийд хилцэх вэ гэдэг шийдвэрээ гаргадаг. Тэгээд олонхороо 17 гишүүнтэй байдаг баха даргын дэрэгдэх зөвлөл чинь санал хураалтын дарга нар 17 гишүүнээс олонхын саналаараа дэмжигдээд явсан тохиолдолд тухайн 7 хоногтой хэлцэх асуудал 5 дараалд ороод явдаг. Сайн нэг процедур яваад ерөнхий сайдыг огцруулах асуудал байхгүй болцсон байна ч гэсэн ингээл тэр худлаа шүү. Хилцэл явж л байгаа үстэй. Ерөнхий инквайри сайдыг томлох асуудлыг хасцсан байна гээл нэг шуурхын одоо тэгээд хаанаас ямар мэдээлэл аваад бүгд л байж дараалт бол. Энэ нам улс төрийн асуудал яах вэ? Энэ цаан чинь одоо улс орны асуудал чухал ба штэ. Одоо энэ гадаа багш нар цайлан ажил хаяна гэж сууж байна. Ахмадуудыг огтхоо сонсож үгийг хүлээж авч ярихгүй байна. Гэвч нөхцөл байдал бол маш хүнд байдал руу орж байна. Тийм учраас энэ одоо хэрөө дуруулаа миний санаад байгаа юм бол энэ одоо эвлэлцэж ойлгоод уг нь бол энэ засгийн газрыг огцруулах асуудал тийм сайн биш шүү дээ. Төр засгаас хамрах ажил тийм сайн биш. Эндээс хэн хохирохгүйгээр ард иргэд л хохирно. Ажил гацна, удаашрна. Энэ их хүсээд байхыг биш. Би уг нь одоо өмнөх оюун эрдэнэ ерөнхий сайдыг огцруулах жахад л Монгол Улсын төр засаг тэр дэндээ манай намын ирэх хурж байгаа засгийн газар доктортой байх ёстой шүү гэдэг байр суурийг илэрхийлээд явж ирсэн хүн. Засгийн газар огцруул одоо ард түмэн л хохирно шүү. Эндээс хэн хожих вэ гэдэг л асуудлыг ярьдаг гэсэн. Гэтэл харамсалтай нь өнөөдөр миний барьж байгаа зарчим бас өөр болсон. Ийм асуудал үүссэн учраас ийм байдал руу ороо явж байна. Тийм учраас би өнөөдөр энэ дарга нар хоорондоо уулзраа болоод эвлээд нэгдээд нэг засаг төрөө нэг тоглохгүй шиг ингээд явбал улс оронд л хэрэгтэй байна. Ард түмэнд л хэрэгтэй байна. Одоо ойлголцоошоо гэдэг үүднээсээ ингээд шүүмжлүүлэн барин, хараалган барин, цөхүүлэн барин энэ хурал юмнуудыг жоохон хоош татаад хугацаа өгөөд хуралдаан дараалагчийн эрх үүргийн хүрээнд ингээ явж гин. Одоохондоо дэг зөрчигдсөн юм байхгүй нь. Цаашдаа бол одоо хугацаач байхгүй, сунгах хугацаач болно. Тийм учраас одоо дарга нар маань ухаантай хандаж хин хэндээ хүлээстэй хандаж уулзаж учрах юм чинь яагаад уулзаж учрах болдгүй гэдэг байдлаар л асуудал хандж байна. Яг хэлээд. Тэрнээс хин нэгний талд ороод хин нэгнийг одоо давуу байдал олгоод өөрөө эрх мэдлээ хэтрүүлээд ингээд одоо дэг зөрчөөд яваад байгаа асуудал ерөөсөө байхгүй маа. Одоо нэг дүгнэлт хийхээс өөр аргагүй болчиход байгаа. Та энэ дүгнэлтэд нэг санд нийлэх үгүйгээ нэг үгээр хэлээд хоёлаа энэ ярьцлахад дууссан. Та түрүү ярьлаа. Багш нарын цалин, өвөлжил, ахмадууд гэдэг маш олон асуудал шилжилдээ дараад байна л та. Гэхдээ намын хэрүүлээ хийгээд л яваад байна. Ингэхээр ард түмэн одоо нийтийн эрх ашигаа боддог улс төрч гэж юу байхгүй юм шүү гэдэг ийм дүгнэлтэд хүрч байна. Та энэ дүгнэлтээ санал нийлэх үү? Нийлэх юм байна, нийлэхгүй юм байна. Улсын хурлын 126 гишүүнээс хамаардаг юм байна, бас хамаарахгүй юм байна. Хэдийгээр бид нар хууль тогтоогч нар 126-г бүрдүүлж байгаа нэг эдис нь боловч эцэст энэ шийдвэрүүдийг хэн гаргаад байна вэ? Ийм байдалд хэн хүргээд байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Бодох хэрэгтэй. Тийм учраас үнэхээр намын зовлонгоо хэрүүлээ болцоогооч дээ. Учраа олцооч. Энэ хэрүүл яг адилхан 11 сарын 15-нд намын их хурал товлогдсон байна. Энэ хүртэл явах шинжтэй байна.
одоо ийм байдалтай байгаа бол уулзаж учирч чадахгүй ойлголцохгүй байгаа бол. За тэгвэл энэ хэрүүл зогсохгүй 11 сар 15 хүртэл явна гэдэг чинь төр засгийн ажил ахаад 1 сараар ийм байдал руу хойш татагдах нэ. Хэрэлцсээр байх нэ. Хурлаа хийж чадахгүй байдал руу орох нэ. Байнгын ороодууд хуралдаж чадахгүй байх нэ. Нэгдсэн чуулган хуралдаж чадахгүй байх нэ. Төсөв бас 11 сарын 15 бас батлах хуулийн хугацаатай. Төсөө хууль 1 сарын 1-ээс хэрэгжих хуультай. Эхлэх нь 1 сарын 1, батлах нь 11 сарын 15. Тийм учраас одоо ингээд Баталж чадахгүй бол улсын хурлд тарах үндслэл болдог. ерөнхийлөгчд байгаа. Гэх мэтчлэн ингээд одоо олон асуудлууд байна. Тийм учраас бид бүхнээс хамаарж байгаа зүйлүүд байна, хамаарахгүй байгаа зүйлүүд байгаа шүү гэдэг бас. Тэрнээс 126 гишүүн одоо сул гишүүд бид нар одоо яг асуудал яг л адилхан жирийн иргэн намын гишүүнтэй адилхан байгаа шүү. Тэгээд өгөөч, ингээд өгөөч, уулзаад өгөөч, уучраад өгөөч, уучраа олооч л гэж явж байгаа шүү бид нар яг. Яг тантай адилхан. Та ч гэсэн тэгж бодож байгаа байлгүй дээ. Нэг уучраа олчоос одоо төр засаг маань гэж захын хинээс ч асуусан тэгэх байлгүй. Яг тэрнтэй адилхан сул гишүүд бид нар ч гэсэн бас тэр эрхэм мэдл шийдвэр гаргах төвшний дарга нар маань л асуудалд яаж хандхаас асуудал шийдэх гэдэг нь шүү дээ. Тэрнээс бид нар энэ дарга нарыг хэрэлдүүлсэн асуудал биш шүү дээ. Бид нар дарга нарын хоорондын эрх мэдлийн гэдэг юм уу сандал суудлын төлөө хэрэлдээнд зодолтоонд энэ хэдин гишүүд энэ хэдин сайд нараа за цаашлаад одоо намын гишүүд цаашлаад энэ сэтгүүлч нарыг ард түмнийг бүр талцууж хуваалцаа явж шít. Тийм учраас 126 гишүүдийн ихэнх нь бол яг л адилхан жирийн гишүүдтэй адилхан санаа зовоол явж байна. Стон дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэж явж байна. Яасан хэцүү юм бэ гэдэг. Чи миний талд ор, чи миний талд ор гэл ингээл талцуулж хуваалгаал. Тэгээ чи ингээд орсныгоо одоо ороогүйгээ одоо олон нийтийн сүлжээгээр цолж харлуулж гутааж доромжилдаг. Ийм л одоо Монголын улс төр өнөөгийн зураг ийм л байна шүү дээ. За сүүлийн үед өрнөж байгаа ялангуяа ерхий сайдын огцруулах саналтай холбоотой үүссэн одоо процессын асуудлууд, дэгийн асуудлууд, дээр нь бас энэ улс төрийн асуудлуудын талаар бас өөрийнхөө байр суурийг санаа оноогоо хуваалцаж ярилцсан. Төрийн байгуулалтын байнгын орны дарга Самдаг Хүчээр танд баярлалаа. За баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа.